хүмүүс нэвтрүүлэгт маань бэлтгэл гээд бүлгийн Сандар Эрдэнэ оролцож байна. Сандар Эрдэнэ сайхан амарсан уу? Сайхан амарсан. За Сандар Эрдэнэ өөрийгөө танилцуулаарай найзуудаа. Би 5 настай. Цэцэрлэг явдаг? Бэлтгэл гээд бүлэг. За бэлтгэл гээд бүлгийн хэдгээр цэцэрлэг? 12 дугаар цэцэрлэгийн бэлтгэл гээд бүлэгт явдаг гинэ. За Сандар Эрдэнэ цэцэрлэгтээ явах нь юу гоё гэдэг юм бол? Цэцэрлэгтээ явах дуртай юу? Дуртай. За цэцэрлэгтээ ирээд юу хийдэг? Тоолдог юм уу? За олон найзуудтай юу? За олон найзуудтай байна тий? За тэгвэл за Сандар Эрдэнэ маань тэгвэл цэцэрлэгтээ ямар ярин дугууланд явдаг юм бол? Айконы дугууланд явдаг юм уу тий? За жил болгон айконыхон дугууланд явдаг. За өшөө ямар дугууланд явдаг? Бүжгийн дугууланд явдаг. Бүжгийн дугууланд явахдаа хаана явдаг юм бол? Гадуур бүжгийн дугууланд явдаг уу? Гадуур өөр багштай бүжгийн дугууланд явдаг гэж байна тий. За тэгвэл бүжгийн дугууландаа яваад ер нь ямар тоолт хийсэн? Ямар бүжиг бүжиглжсэн? Таацангийн бүжиг. Тийм үү. Таацангийн бүжиг гэж хэлсэн. Энэ хаана хоосон зүйл юм бэ? Нөгөө хотод байхдаа амарсан. Хотод тэмцээнд оролцоод медаль авсан үү тий? Ямар медаль авсан? Наад зүүж байгаа медаль нь алтан медаль нь айлаа. Бүжгийн медаль айлаа. Наадахаар алтан медаль авсан юм тий. За тэгвэл цаадах медаль нь ямар медаль юм бол? Ямар тэмцээнд орсон? Шүлэг уншаад. Шүлэг уншаад авсан. Ямар мундаг шүлэг уншдаг бүжиг бүжигдэг болцтой. За энэ зөндөө олон юм зургууд нэрсэн. Дандаа нөгөө бүжгийн тэмцээнд ороод авсан зургууд бай тий. Дандаа медаль авсан зургуудаа багштай явуулсан байна шүү дээ. За энэ бас нэг юм зураг баг юм. Найзуудаа зөндөө олон найзууд. Нөгөө бүжиглээ дуусаад тэгээд зураг авсан. Бүжиглээ дуусаад бүгдээрээ медаль авсан. Зураг авсан. За энэ ямар зураг юм? Шинэ авсан. Шинэ авсан юм уу? Хаана авсан шинэ ав? Ангидаа. Ангидаа шинэ авсан. Бас аюу авьяастай байна. За энэ одоо энэ зөндөө олон энэ номнууд байгаа. Энэ номнуудаа ямар ном юм бэ? Цэгээр хийдэг. Цэгээр наадын дугууланд бас ингэж явж явд юм тий. За айконыхоо ном цэгээр наадын энэ дасгал ажлуудаа бас багштай авчирч өгсөн байна. За тэгвэл бас шинэ номыг босгон дээр манай Сандар Эрдэнэ юу боллоо? Ямар охин боллоо? Ямар охин боллоо чи? Авьяаслаг охин болсон уу? Тий, авьяаслаг охин, ангийнхаа авьяаслаг охиныг бас ингэж шалгарсан. Яагаад гэвэл шүлэг уншдаг, бүжгэлдэг, дуулдаг тий зөндөө одоо авьяастай. За энэ одоо ямар зураг юм бол? Ээж маань бүжиглж байгаа ангидаа. Ангид нь ирээд бүжиг бүжиглсэн тий? Энэ зөндөө олон аав ээжүүдтэйгээ хамтраад бас ангидаа ингэж. Ээж нь бас бүжигч юм биш тий? Тий. Ямар бүжиг бүжиглсэн бэ сая? Ямар бүжиг бүжиглсэн? Цаатан бүжиг бүжиглсэн. Ямар гоё бүжигтэй. Баяр хүргэе. Баярлалаа. За, айгүй мундаг бүжиглсэн. За, өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон болохоор ийм хөөрхөн бэлгийг ээж аваа явуулсан байгаа шүү дээ. За, өнөөдрийн гайхамшиг жижигхэн хүмүүс нэвтрүүлэгт маань оролцсон Сандар Эрдэнэтэй баярлалаа. Дараагийн дугаар дотор баяртай.